би тань нэр ягаад орхон сэлэн гэдэг нэр өгсөн юм бэ? Хин өгсөн юм нэрийг? Аав. Ягаад? Манай аав ер нь бид миний дээдлийнхийг бол голцоо дандаа ламаас авч ирсэн юм билээ. Тэгээд миний нэр дээр яг миний аав өөрөө өгсөн гэсэн. Тэгээд намайг гарахад манайх ч 14 л ш бид нар чаа. Би аль 9 төгөх махгүй юу? Тий. Тэгээд намайг гарахад манай аав их баярлсан гэсэн. Би дээрээ миний дээдлийнх ч надаас 19 зэрэгтэй байхгүй юу? Тэгээд битэрийн дунд 6 банд залуу байдаг гэсэн. Тий. Тэгээд манай нутагт туулаж жилдээ одоо 6 7 айс хүүхдүүд одоо тим хүүхд гарна гэж хүссэн юм байна л да. Тэгээд төрөөд нөгөө манай өөрөө сум дундын имлэгийн жолооч байсан байхгүй юу? Тий. Манай ээж өөрөө сум дундын имлэгийн совилогч байсан. Их совилогч. Ховдын даруй юм. Даруй их тий. Хоёулаа насаараа тэнд ажилласан. Нөгөө тэгсэн насаараа сумын имлэгт ажилласан. Манай аав өөрөө сумын зам алтан гэрэл гэдэг тийм хүн байсан. Тэгээд эмчих сумын имлэгийн эмчих хаалган гол өрөөнөд онгоолгол танаа хүссэн хүүхд гарсан уу? Танаа хүссэн хүүхд гарсан уу гэж манай миний хүссэн хүүхд гарсан гэж гараа явуулсан гэсэн. Тэгээд намаа гараад орхонслон гэдэг нэр өгөөд их олон хүмүүс ямар яхаараа хаа байгаа ховдын даруй төрсэн хүүхдэд ийм нэр өгдөг ингээл нэг манай нутгийн 70 үнэ гэдэг нэр өгөхгүй яасан ингээл нөгөө газрын нутгийнхаа нэрийг өгсөн юм бол хаа байгаа орхонслон ингээ ийм том гол мөрний нэр өглөө. Тэгээ манай намайг их сэргэлэн миний охин их сэргэлэн адтай гэж хүүхэд байхад эрхлүүлдэг тийм байсан. Тэгээд би их олон ах нартай ангийнхаа хүүхдүүдийг гарч идэн байрал 6 дугаар ангид авах. Тэднийг чи хамгаалаад бүжиг даваал явдаг тийм байж. Тэр ч одоо миний олон ах нарын л одоо нөлөө байсан баг та. Одоо та чинь 10 сургууль 14 одоо бүгд эсэнд. Үгүй одоо нэг 2 нь. Тий хамгийн том ах маань угаасаа гараад 3 настай байхад. За. Тэг манай төрүүлж тэр ахныхаа дайхийг авахд. Юу яасан тэрнээс хойш бидний дайхийг бүгдийн тавтаа эрэхтэй эмхтэйгүү. За. Тийм заншилтаа тийм. Тэгээд манай өөрөө 3 үеийн нэг хүн. Манай ээж өөрөө өргөмөл айлын нэг охин. Тийм тэгээ хоёулаа нийлээд ингээд юм 14 хүүхэд гаргасан. Одоо ер нь дийлэнх нь хаана? За яг 50% та. 50%. Тий. Хотод тэгээд хөдөө. Олуулаа авч сайхан дээ тий. Үгүй тийш дээ олуулаа. Тэгээд нэг ийм олон ах нартай өссөн болоод ерөнхийдөө эмэгтэй хүмүүстэй харьцах харилцаа. Гасаа илүү эрэгтэй хүмүүстэй их ойлголцдог. Ямар ч салбар хаач очиад уулзахад ер нь ойлголцоход аюу амар хүн штэ. Яриад шууд шийдчихдэг гэл. Хүн болгон тэгдэг. Тэгээд за ховж юу ярьж чаддгүй одоо тэр ерөөсө тиймэрхүү байхаа нэг мэд толгойд суудсан байж идэгий. Тэгээд оролцохоор ингээд өнгөрөөчдөг нэг тийм хүн байна. Тэрнээс болоод бас жоохон эмэгтэй хүмүүсээс жоохон зайгаа бариад идэм аа. Одоо жоохон хов ярьж сурд юм. Доо холооч бас нэлээ өрөмц цэнтэй тий. Хэдэн үедээ энэ өрөмц гэдгийг мэдэрсэн бай. Энэ сургуульд ороод 94 5 дахь би хүүхэд байхдаа урлаг спортоор урлагаар аягүй басан суманда. Юу гэдэг вэ? Оролцдог хүүхдээс юм. Тэгээд энэ алтаа магтаал гэдэг. Энийг ингээл нэг бүдөө хаалгаар л ингээл нэг хөгжмийн барайл гэж дандаа нэг тийм тоглодог. Нэг 2 хүн мөрөл байгаа шүү дээ. Тэр чинь тэгэж явж байгаад тэгээд нэг сумын биш нэг ариадоо дээр нөгөө тэр чи юу гэдэг вэ? Сэвэр. Тэрвэр нэг жижигхэн одоо нэг хүүхдүүд ингээ нэг бичвэр юу оруулахад нэг шүлэг уншсан юм уу бид сандгүй маа. Тэгтэл манай ах бүр зүгээр начхнаал явшлаа зүгээр трактор дуурж байгаа юм шиг бүр ичээд орох газар олцсонгүй гэдэг орой гэртэрий гэсэн байхгүй юу. Тэгэхээр тэрнээс хойш дуу хоолойноос бүр аюу ичдэг болсон. Ер нь бол бүдүүн дуута. Нэр байхгүй бүдүүн дут. Тэгэхээр ахтай аюу гомдоо. Тэгээд яахаараа би одоо юм ухаа бүдүүн дуута гарчдээ эмэгтэй хүн шиг гоё дуута баймаар байна штэ гэл. Тэгээ энийг нэг мэддэггүй байсан. Тэгээ 10 жилд явж чад нэг орос хэлний текст уншсан чи ингээд иргээ харацсахгүй би хойноос 2 дахь ширэн дээр сууж ирсэн л да. Ямар сан гэсэн жижиг жуг гэл энэ ямар сониугүй болоод хүн байгаа. Тэгээд явж байгаа сүүлд нь хотод орж ирчээд манайх найз захинд л гоцоор ярих гээд за чи нэг эмэгтэй хүн шиг яриад байгаа гэж байгаа байхгүй би эмэгтэй хүн юм чи эмэгтэй хүн л гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээ би ярьж байгаа байхгүй юу тэгсэн чи харилцааны цаанаас ингээ асуусан чи хий ингээд тэгснэ ах амар уурж байгаа байхгүй чамайг би эмэгтэй хүн шиг ярих гэсэн гээ би эмэгтэй хүн шиг ярьлаа шүү дээ. Тэгээ энэ доо оломноос гадаа хантайгаа танилцаад автобусанд явдаг манай хүмүүс Дэнжин мянгадаар савхцардаг байсан байхгүй. Тэгээд Дэнжин мянга автобусанд
битгий дугаараатай хүмүүс эргэж хараад байна гэдэг ус. Тэгээ би энийг яах ёстой болоо. Тэгээ одоо миний багын найз Германд байдیں۔ Тэр бол бүр ирээдүйсээ автобусанд ирдээсээ бүр ингээд нэг яг чиний дуу хоолой байсан хэвээр нэрээ. Яг чи дуурсан гэдэг байхгүй. Тэгээ энэ дуу хоолой маань их өрмөцөө. Тэгээ манай сумын 80 жилийн болоод бас урлагаар орох болоод тэгээ аймагаас нэг тийм театрын найруулагч ирээд тэгээ дуулуулж байгаа байхгүй юу? Би дуулах дуртай л да. Тэгээд үнэхээр материалтай хүүхд юм аа гэх. Тэгээ би дуулаагүй л дээ бас ичээд эндээс тэр намар бас би жоохон хот руу явах ажилтаас болоод гарчиж байгаа байхгүй юу? Үнэхээр материалтай хүүхд. Энэ хоолой, энэ дуу хоолой чи өөрийгөө ер нь нарийн телевиз энэ төр тэгэл тэгтээ их олон хүмүүс надад гэж хэлж ирсэн. Нэг настай хүн бол намайг би нөгөө хороолт 10 хэдэн жил лангуун дээр ажиллахад тэр лангууны нөгөө эцдийн ээж нь цаансаар ороод золгодог байхгүй юу? Орхонслон ороод ирлээ. Нөгөө талаар ирсэн. Дуулуулна шүү. Гөөмн сайхан хоолойтой шүү гэж дандаа тэгдэг байсан байхгүй. Тэгээд нөгөө ахмах цутчихсан айжээс оолноос сүлдээ бас нэг жоохон бодож штэ. Гэхдээ ингээ нөгөө хүүхд энэ төр гараад харин шингэрчээд байгаа юм. Түүнээс шүрээсэн л гэдэг ах ингээл тэгдэг байсан байхгүй хүмүүс аягуус энэ. Тэг ямар жижигхэн биетэй байж гээ. Тэгээ нөхртөөгөө танилцаад Меркури зогсдог байсан. Тэндээс нөгөө карт хийдэг утсаар гэрлүү нарийн штэ манай хүн хороолт байсан байхгүй. Тэгээ ах нь аав нь ээж нь аав нь. За хачин том биетэй спортоор хичээлдэг юм шиг барилддаг баха. Амар том биетэй л хөхөн байна. Бүр дуу хоолой тийм ээ. Яваа орсон ч. Хөөе мөн үү ийм жижиг. Манай гэж гэртээ хамгийн өндөр шүү дээ. Тэгээл ээж мэж бүр гайхал дахин асуулт тэгж байгаа. Нөгөө талын өрөөнд гэж хоёр эрэгтэй хүн суугаад байгаа мó гэсэн чинь та хоёр байсан юм уу гэл. Тэгж хэлсэн шүү дээ. Одоо ер нь дуулах хүсэж байгаа юм. Хүсэж байгаа. Ер нь бол дуулна. Энэ өрсөлдөө яаж өрсөлдөе гэж бодож байна? Яаж өөрийнхөө даваа талыг, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хүмүүст хүргэе гэж бодож байна? Тий, таашгүй. Юу ч гарч магадгүй. За. Өөрөөсөө гарах бүх өнгөтүүдэл гаргана. За. Дандаа эргэлтээ. Эрхэн танаа гэдэг пэйж байгаа тийм. Тэгээд эрхэн танаа гэдээ хайвал гараад ирнэ тийм үү? За тэгээд эрхэн танаа гэдэг пэйжийг дагараа гэж хүсье. Тэгээд архан сэлэнгээс юу ч гарч иж магадгүй тэр зүйлийг хэдүүлээ хамтдаа сарын турш сонирхоо